Авилгалын эсрэг хамтдаа Монгол улсын авилгын эсрэг хуулийн 3 дугаар зүйлд хэрэгжсэн нэр томьёог дараах утгаар ойлгоно. Авилга гэж энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход уруулан ашиглах, бусдад давуу байдал олгох, эргэн хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэлгүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг хэлнэ. Эрх хонжоо гэж авилгын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд албан тушаалын эрх мэдлээ уруулан ашиглаж, бусдад давуу байдал олгосны төлөө өөрт нь болон бусдад бий болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг хэлнэ. Давуу байдал гэж албан тушаалын эрх мэдлээ уруулан ашигласнаар хувь хүн хуулийн этгээдэд бий болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг хэлнэ. Албан тушаалын эрх мэдлийг уруулан ашиглах гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашигын эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдэлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэлийг хийхийг хэлнэ. Авилгалын эсрэг хамтдаа нэгдий.